хөдөлгөөнгүй байсан хүчтэй бүр хөдөлдөж тавлын бүгдээрээ намайг бэрээрээ гүцэд дээрээ наа нэ ни на ну Үсгүүд нийлээд уй боллоо уюуд нийлээд уг бүтлээ би ичтэй бидний ертөнц гайхалтай эрдэм номын 35 үсэг бид ичтэй 35 бид бүгд санаа зов хамстаа байхдаа илүү хүчтэй хамаг бүхний үтэ чадна Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Анд хэвлэлийн газар эхэл соёлоо түгээцгээе. Сайн байцгаана хүүхдүүдээ, сайн байцгаана үзэгчдээ. Аливаа энд хөгжилтэй үсгүүд байна уу? Сайн уу. Ой, сайн уу. За. Манай нэвтрүүлэгт орж байгаа хүүхдүүд бүгдээрээ их хэлээрээ уншиж, бичиж, бодох дуртай байдаг. Тийм хүүхдүүд ээ? Хөгжилтэй өсгүүд эхлэхэд билнэ үү? Үзэгчдээ хөгжилтэй өсгөнүүд нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт нийслэлийн ерөнхий боловсролын Уудан Монгол сургуулийн Жадам сүрэн багштай 3-ын байнгийн Цэнхэр баг. Монгол. Харин миний зүүн гар талд нийслэлийн ерөнхий боловсролын Хүрээ толгой сургуулийн 7-р сүрэн багштай 3-ын байнгийн Улбар Шарбаа. Цэнхэр багийн игшиг 7 гэгүүлэгчийг харцгаая. А, Э, И, О, У, И. За сайн уу? Сайн. За өөрийгөө танилцуулаач биднэрт гоё ёсгэ. Евэн гэдэгт ордог Евсгийг ихэр юм шиг хоёр цэгийг ижлэн гихчин бичиж өрхтөл Йотон гэдэгт ордог Йо өсөг болчихоо Йо өсөг би байна. Йо өсөг чи юу? За баяр хүргэе. За үзэгчдээ одоо харин бүгдээрээ хамтаа Улбар Шар багийн игшиг 7 гэгүүлэгчийг харъя. Монгол баавар Эминэл БВГД юу лээ? Өмнөө ба арда бангийн игшиг авдаг гүчээр бид цөмөрөө игшигт гэгүүлэгч. Манай нэвтрүүлгийн 1-р үе сонсъё, харъя, бодъё. Хүүхдүүдээ нэвтрүүлгийн 1-р үе гэхэд билнэ үү? 1-р үе. Сонсъё, харъя, бодъё. Нэвтрүүлгийн зүгээс багуудын донд 3 үг таалгана. Эхний үгийг үйл хөдлөлөөр харуулна. Хоёр дахь үгийг дуу чимээгээр сонсгоно. Харин 3 дахь үгийг бодтоор үзүүлнэ. Үгээ зөв тааж, зөв бүтээсэн баг оноо авна. Энэ үед нэвтрүүлгийн зүгээс 2 багийн дунд 3 үг өгнө. Эдгээр 3 үг нь нэр үг байна. Нэр үг гэхээр хүүхдүүдээ хэн юу гэсэн асуултанд хариулдаг үг мөн үү? За тэгвэл хамгийн ихний үг маань нэг үетэй нэр үг, хоёр дахь үг нь хоёр үетэй нэр үг, гурав дахь үг нь 3 үетэй нэр үг байна. Ойлгомжтой юу? Та бүхэн бүгдээрээ хамгийн ихний үг болох нэг үетэй нэр үгийг сонсохдоо студид сонсогдох дуу чимээний тусламжтайгаар олж мэдээд 30 секундын хугацаанд сайтар бодсныхаа дараа үгээ бүтээгээд хонхоо дарна. Аль баг хамгийн дөрүүлж үгээ зөв бүтээж хонхоо дарж чадна. Тэр багтаа 1 оноо авах боломжтой. Ойлгомжтой юу? Тэгвэл үзэгчдээ бидэнтэй хамт байгаарай. Яг одоо нэвтрүүлгийн 1-р үе нэг үетэй нэр үг. Юу яах вэ? Хамтдаа сонсцгоё. Сайн сонсоорой. Нэг үетэй нэр үг гэдгийг сайн бодолцоорой. Нэг үетэй нэр үг шүү. Хоорондоо ярилцаар Цэнхэр багхан. Ярилцж болно шүү. За анхаараарай. Яг одоо үг бүтээх цаг эхэллээ хүүхдүүдээ. Үгээ бүтээгээрэй. Үгээ бүтээгээд хогоо дараарай.
Цаг дуустаа үзэгчтэй багууд маань аль хэдийн үгээ бүтээсэн байгаа харагдж байна. Бүгдээ хамтаа цэгэр багийнхан ямар үг бүтээсэн байгааг харсаа. Цэгэр багийнхан маань шил гэсэн үг бүтээсэн байна те. За яагаад шил гэдэг үг бүтээсэн бэ? Нэг үедээ нэр үг мөн үү? Хагарсан. Аггүй шил гэдэг нь нэг үедээ нэр үг мөн үү? Мөн үү? За. Чиний Шил хагарч исэн болохоор нэг үедээ бас байсан болохоор шил гэдэг үг бүтээсэн. За, чиний хувьд Тэгээд нэг шил нэг хагарч мараад дуурж мараад сонсогдсон учраас шил гэдэг үг. за тэгвэл бүгдээ хамтаа улбар шар багийнхнаас улбар шар багийнхан муу адил шил гэдэг үг бүтээсэн байна. За, чи яагаад шил гэдэг үг бүтээсэн бэ? Шил хагарсан болохоор. За. Шил дугуулсан болохоор яасан. Чи энэ хатар дээр яагаад юм зүрх ингэ тавьсан? Танаа багийн өөр юм зүрх юм уу? Яа. За тэгвэл бүгдээ хамтдаа нэгдүгээр үеийн зөв хариултыг олж мэдэх хөөхдөө те. За, нэгдүгээр үеийн зөв хариулт бол шил байж хөөхдөө баяр хүргэе. За шил гэдэг үгийг хоёр баг маань хоёулаа амжилттай бүтээсэн. Гэхдээ аль баг хамгийн дөрөв зүгээ бүтээж хоогоо дарж чадсан бэ? Энэ бол улбар шар багийнхан байлаа. Нэг үгийг амжилттай бүтээж багтаа нэг өнө автаад улбар шар багийнхандаа баяр хүргэе. Нэгдүгээр үеийн хоёр дахь үг, хоёр үедээ нэр үг. Энийг бүгдээрээ хамтдаа студид тоглогдох жүжигчний үйл хөдлөлийн тусламжтайгаар олж мэднэ. Ойлгомжтой юу хөөе? За тэгвэл бүгдээрээ алгадчаа түншний өгтө авцгаая. Алгадчаарай. За анхаараарай багууд. Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Хав, дөрөв, гурав, хоёр, нэг цагтаа. За, улбар шар багийнх үгээ бүтээсэн байна. Цэгэр багийнхан маань нохой гэдэг үг бүтээсэн байгаа харагдаж байна. Яагаад нохой гэж бүтээхэлсэн бэ? Нохоо шиг хөдлөөдсэн болохоор. За чи нохой харж ирсэн үү? Харж исэн. Нохойтой юу танах? Нохой тийжиж үзсэн үү? Тийжиж исэн. Зүг. За чи нохой шиг нэг гой хуцаад уурчих. Чадах уу? Чинийх нэг төвд банхаар байсан уу? Юу байсан бэ? Йоо, ямар том юм те. Минийх нэг бэж хав шиг байсан. За, яагаад нохой гэж бодсон бэ? Нохоо шиг дуурсан л. Нохой шиг дуграадсан болохоор те. За, чиний хувьд Хуцаад байсан. зүг. За, тэгвэл бүгдээрээ хамтаа улбар шар багийнхнаас асууцгаая. За, улбар шар багийнхаа яагаад нохой гэдэг үг бүтээсэн бэ? Нохоо шиг хуцаад тэгээд нохооны хөдөлгөөнийг хийгээд исэн болохоор. Яг зүг. Нохой гэдэг чинь хоёр үедээ нэр үг мөн үү? Тийм. Мөн үү? Мөн. Тэгвэл чи бид нарт үеэр туслаад өгөөч тгөө. Нохой. Нохой. Тийм үү? За, хүүхдүүдээ бүгдээрээ хамтаа үеэр туслая тэхүү. За, тэгье. 1 2 3 и. Нохой. За, дахиад нэг. Нохой. Яг зөв. Тэгэхээр хоёр үедээ нэр үг мөн үгэл мөн байна тийм үү? За, чиний хувьд яагаад нохой гэх болсон бэ? Нохоо шиг хөдлөөдсөн. За, чиний нохой шиг дуурчаач. Чи яа амьсгатсан нохой шүү дээ. За нэг ууртаа нохой олч. Чи сая тэдний багийн нохойг харсан уу? Ийм цаанаас урж гэж чиний тэгчих. Чадахгүй мэн үү? За тэгвэл чамайг харъя. Чи тэдний багийн нохой нэлээ ууртаа нохой байсан да. Тэрнээс тавхгүй юу? За чиний хувьд яагаад нохой гэдэг үг бүтээх болсон бэ? Нохоо шиг яг адилхан хөдлөөтэйг нөгөө нэг хуцаад байсан болох. Яг зөв. Зөв хариултыг олж мэдцгээе. Зөв хариулт бол
Яхахгүй нохоо байлаа хөгтүүдээ баяр хүргэе. За одоо харин аль баг маань төрүүлж үгээ бүтээж хогоо дарсан бэ. Энэ бол Цэгэр багийнхан байлаа баяр хүргэе. Нэгдүгээр үеийн 3 дахь үг маань хоршоо үг байна гэсэн үг. Хоршоо үг гэхээр 2 үгнээс бүтсэн үг гэсэн үг ойлгосноо. За тэгээ энэ 2 үг нь өөрөө 2 үетэй гэсэн үг ойлгомжтой юу? Би таад төгөөлөд өгье. Таад хин юугаар юу хийж яаны сайн хараа шүү заяа. Ойлгомжтой юу? За үзэгчдээ 1-р үеийн 3 дахь үгийг бүгдээ хамтаа студиуд тоглогдох жүжигчний үйл хөдлөлөөс олж мэдэх болно. Ингээд хамтаа эхлүүлцгээе. Алгаач хэрэг өгчүүдээ. За хүүхдүүд анхаараарай. Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Гурав, 2, 1. За цаг дуслаа. За үзэгчтэй багууд маань үгээ бүтээсэн байгаа харагдж байна. Цэгэр багийнхан маань болохоор аргал гэдэг үг бүтээсэн байна те. За харин улбар шар багийнхан маань арга савар гэдэг үг бүтээсэн байгаа харагдж байна те. За Цэгэр багаас эхэлцгээе. Цэгэр багийнхан маань яагаад аргал гэж үг бүтээсэн бэ? Уул нь хоршоо үг гэж хэлсэн шүү те. Хоршоо үг гэхээр 2 үг байна. Тэр 2 үг нь хоёулаа 2 үеийнээс бүтсэн үг байна гэж тэрийг сонссноо. Сонссон. Тэгээ яагаад аргал гэдэг үг бүтээсэн? Мэдгүй. За чиний хувьд Аргалт өгдсөн бэл. За хөдөө очиж үзсэн үү? Тэгвэл аргалт өгж үзсэн үү? Тий. Оо тийм үү. Тий. Тэгээд аргал гэж үгтээсэн юм уу те? Тий. Гэхдээ энэ удаа хоршоо үг гэж хэлсэн шүү те. Гэхдээ нөгөө манай нөгөө юунууд нь 2 үг гэдгийг мартцсан. Сандраа тэгээ аргал гэдэг дээрээ төвлөрсөн үү те? Аха. За тэгвэл эсрэгээрээ улбар шар багийнхныг харцгаая те. За улбар шар багийнхан маань яагаад арга савар гэдэг үгтэйг болсон бэ? Хошоо үг гэхээр нь гэхээр бүтээсэн үү те? За чиний хувьд энэ ихтэй яг арга гэдэг үг бүтсэн байна те? Жаахан нөгөө сандраа. Сандраа дөө. За тэгвэл чинийхаар зөв бичиглэл нь ямар авах вэ? Нөгөө арга. Арга гэж байх хэвээр те? Тий. За тэгэхээр та хоёр байраа сольно гэсэн үг үү? Тий. За байраа сольчих. Ингээм бол зөв болох юм уу те? Тий. Зүг чи бол мэдчихсэн мөртлөөсөө сандарсан юм уу? За хоёлаа тэгвэл арга савар гэдэг үгөө үеэр тэлж үзэх үү? Тий. За тэгээ. Арга савар. Яг зөв. За чи бидэнд дахиад нэг хэлээд өгөөч. Үеэр тэлээ. Арга савар. Гэж таслах нь зөв хөөхдүүд ээ? Зөв. Яг зөв. За чиний хувьд яагаад арга савар гэж үгтэй болсон бэ? Яагаад гэвэл Монгол хүнд байсан тэгээ нөгөө аргалаа түүжижсэн. Миний хувьд бол яг хөдөө очиод жинхэнэ харгалыг харсан. Зөв. Тэгвэл яг сая гарч ирсэн энэ жинхэнэ харгал мөн байсан уу? Мөн. За тэгвэл бүгдээрээ 3 дахь үгийн зөв хариултыг олж мэдэх үү? За тэгээ үзэгчтэй хүүхдүүдээ бидэнтэй хамт байгаарай. 1-р үеийн 3 дахь үг буюу хоршоо үг маань ямар үг байсан бэ гэхээр
Аргал биш, арга савар гэдэг үг байсан байна. Баяр хүргэе. За ингээд 3 дахь үг хоршоо үг амжилттай зөв бүтээсэн. Улбар шар багийн маань багта дахин нэг оног авч чадлаа. Баяр хүргэе хүмүүстээ. Нэвтрүүлгийн 1-р үед багууд маань сонсож, харж, бодож үгээ бүтээсний дүнд улбар шар баг маань 2 үгийг амжилттай зөв бүтээж багта 2 оног цуглуулж чадсан байна. Баяр хүргэе хүмүүстээ. Харин цэгэр баг маань 1 үгийг амжилттай зөв бүтээж багтаан 1 оног авч чадсан байна. Баяр хүргэе хүмүүстээ. Хүүхдүүдээ одоо харин нэвтрүүлгийн 2 дугаар үе намайг олоорой. Үзэгчдээ намайг олоорой гэхлийн өмнө бүгдээрээ хамтаа бяцхан завсарлага авъя. Түргээллэг хэлж чадна шүү дээ, тий? Чадна. За чи тэгвэл биднэрт нэг түргээллэг хэл сонирхолооч. За алаг байсан алаг бүдүү арга мөд тэрэг шидгөө. Алаг Алаг байсан алаг бирүү арга мөргөж тэрэг шидгөө. алаг байсан алаг бие рүү арга мөргөж тэрэг шүргөв гэсэн үг юм тий? За тэгвэл бүгдээрээ хамтаа цэнгэр багийн түргээллэгийг сонсцгоё. Даллуу далшизэр манглаа, баллуу баллуур зурлаа, 60 гаруй 100-аар зэр, 60 гаруй 100-аар зэр. Бүгдээрээ одоо хамтдаа энэ түргээллийг хэлээд үзье. Шилж олсон шүр, ширж ойсон ширдэг. Шилж ойсон шүр, Шилж ойсон ширдэг. ширдэг. Шилж ойсон шүр, ширж ойсон шүрдэг. Шилж олсон шүр, ширж ойсон ширдэг. Шилж ойсон шүр, ширж ойсон шилдэг. Ширдэг. Ширдэг. Зөв. За тэгвэл улбар шар багийнхан дөө гэдэг үү? За улбар шар баг ялаарай. Шилж олсон шүр, ширж ойсон шилдэг. Ойсон ширдэг. Шилж олсон шүр, ширж ойсон ширдэг. Шилж олсон шүр, ширж ойсон ширдэг гэсэн үг байна тий. За баяр хүргэе. Хөгжилтэй өсгүүд нэвтрүүлэг үргэлжилж байна. 2 дугаар үеийн даалгавар намайг олоорой. Үзэгчдээ хүүхдүүдээ бидэнтэй хамт байж дараагийн сорилтыг хамтдаа биелүүлээрэй. 2 дугаар үе. Намайг олоорой. Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих, таны мэдэхүйн асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Улбар шар багийн асуулт асуух сурагчийг урьж байна. За сайн уу? За одоо хоёлаа цэгэр багийн асуултанд хариулт сурагчийг урих уу? За тэгье. Цэгэр багийн асуултанд хариулт 3 сурагчийг урьж байна. Сандарч байна уу цэгэр багийнхаа? Үгүй юу. За тэгвэл та хэдийн асуултын хариулт олсон нууц үсгүүдийг хамтаа харцгаах уу? Тэгье. За тэгье. Яг одоо улбар шар багийн асуултын хариулт олсон нууц үсгүүдийг тайснаа урьж байна. 1 үсэг 2 3 4 5 6 7 8 9 10 11 үсэг байна те. Яа, нилээн чанга асуулт авах шиг байна те цэгэр багийнхаа. Асуултыг сонсохоос өмнө энэ үеийн дүрмийг танилцуулъя. Та бүхэн 2 дугаар үеийн намайг олоорой шууд асуултанд хариулж чадах юм бол 5 оног цуглуулах боломжтой. Шууд хариулж чадахгүй байх юм бол үсэг нээх боломжоо ашиглана. Үсэг нээх боломжоо ашиглах юм бол та бүхэн 3 оног цуглуулах боломжтой. Үсэг нээх боломжоо ашиглаж асуултанд хариулж чадахгүй бол ангийнхнаасаа тусалцаа авч болно. Ангийнхнаасаа тусалцаа авсан тохиолдолд 2 оног авах боломжтой. Ойлгомжтой юу? За тэгвэл хамтдаа ямар асуултыг сонсгоо? Эрхэмлэхгүй байхыг юутай зөөрлөг вэ? Эвийг эрхэмлэхгүй байхыг юутай зүүрэлдэг вэ гэсэн асуулт байна. Асуулт ойлгомжтой бол яг одоо цагийг эхлүүлээ. Хитэн бах зүйлээ. Би мэдгүй. За цаг дуусчих шиг байна. 19 цаа гэж. Цаа. За цаг дууссан байна. За хариулт олж чадсан уу? Чадахгүй наа. Чадахгүй нь уу? Үзэгчдээ энэ асуултыг хүүхдүүд маань өөрсдийн 3 дугаар ангийн Монгол ёс хүмүүжил гэсэн сургуульчгээс бэлтгэж ирсэн гэдгийг дуулахад таатай байна. За хариулт олж чадаагүй юу? За тэгвэл бүгд хамтдаа үсэг нээх боломжоо ашиглах уу? За тэгээ та бүхэн энэ удаа 11 үсэг байгаа болохоор нийтдээ 4 үсэг нээх боломжтой гэсэн үг шүү. Ойлгомжтой юу? Хамгийн ихний үсэн. За Хойдлох. хамгийн ихний үсгийг нээ гэж байна. Дараа нь ямар үсэг нээх вэ? Хамгийн хойдлох. За хамгийн сүүлийн үсгийг нээ. 5 дахь үсгийг. За 5 дахь үсгийг 90 үсэг гарч ирсэн байна. Одоо сүүлийн үсэг аль үсгийг нээх вэ?
Дөрөвт үсгийг. Хоёр дахь. Хоёр дахь үсгийг нэ. За, бид бүхэнд яг одоо у, ин, ир, ил гэсэн дөрвөн үсэг нээлттэй болсон байна. Цагийг эхлүүлээ. Арай л хэцүү. Өсөө би арай уун. Тэж хоёр үс хэрчин. Цаг туссан. Цаг дууслаа. За, хариулт олж чадсан уу? Чадахгүй нөө. За тэгвэл бүгд хамтаа хамгийн сүүлийн боломж болох ангийнхнаас тусалцаах уу? За бид бүхэн туслах хөлтөд гараа өргөөрэй. За гараа өргөөрэй. Туслах хөлт байна уу? Ямар ихтер байдаг вүлээ? Тулгын 3 чулуу. Гэдэг чухал байдаг юм тий. Ундарсан гал биш үү? Биш. За хариулт бол Ундарсан. чангаар хэлээрэй. Ундарсан гал. Унтарсан гал гэдэг хариулт зөв үү? Зөв. Супер баяр үргээ. За өсгөнүүдэд аваад үзүүлээрэй. Цаг туссан хат хэцүү. Гал унтарна гэж яах вэ ер нь? Асгаа болох нь үстэй ахиж тий. Ивийг эрхэмлэхгүй байх юм бол ахиж тэр гал изээж асгүйтэй адилхан болох нь шүү тийм үү? Тий. Та гуравт энэ хариултыг өстэй яг яаж олвоо өстэй? Жинхэнэ азар болсон уу юу? Таасноо. Тий, үгүй та Яаж бодож болсон бэ? Тий, яг унтарсан гал гээд харагдчихсэн яг. Унтарсан гал гэж харагдчихсэн гэж юу? Тий, зохиол дээр нь. Хамгийн сүүлийн арга хэрэгэлсэн. Энэ бол мэрэгэн буудагч гэдэг арга хэрэгэлсэн байна. За ингээ мэрэгэн буудагч арга хэрэгэлж багтаа 2 оног сүлж чадсан. Цэгэр багийнхаа баяр үргээ. Яг одоо Цэгэр багийн асуулт асуух байж. Ингээ Цэгэр багийн асуулцах сурагчийг тайснаа орж байна. За сайн оосгэ. Сайн байна. За чи хамгийн онц сурдаг юм шиг байна те. Зөв. Яа. Үгүй мүү. Хамгийн сайн англи хэлтэй сайн юм уу те? За. За тэгвэл хамтдаа Улбар шар багийн асуултанд хариулах сурагчдыг өргөх үү? За яг одоо Улбар шар багийн асуултанд хариулах 3 сурагчийг өрж байна. За Улбар шар багийнхаа асуултанд хариулахад бэлнэ. Билээ. Цэгэр багийнхан түрүүхэн асуултанд хариулаад 2 оног цуглуулсан байгаа ш. Та нар тэрнээс илүү оноо авч чаддаг итгэлтэй нөө. Итгэлтэй. Итгэлтэй бол Цэгэр багийн асуултын хариулт болсон нууц үсгүүдийг өрж байна. За гараа дээр хэд үсэг байна? 1 үсэг, 2, 3, 4. Холбоо үг юм бэ тэ хөлтүүд ээ? Эвдрэгтэй аяг хагарах мэд эргэж эвлүүлэхэд маш их хугацаа шаардна. Эвдрэгтэй аяг хагарах мэт эргэж эвлүүлэхэд маш их хугацаа шаардна. Тэр юу вэ? Асуулт ойлгомжтой юу? Ойлгомжтой бол цагийг эхлүүлцгээе. Ваа юм шүү. Ваа. Хариулж чадлаа. Тэр нийлгүй гэсэн шүү. Нийлгүй. Юу юм? Түүсээ би байсан шүү дээ. Ваа би. Ваа гэдэг. Бас хийш үсэг байсан. Шо. Биш аа. Энэ юу үсэг байсан шүү дээ. Юу үсэг байсан. Тэг үсэг байсан. Бас. Аваад гэдэг үү? Цаг дууссан байна. За, асуултын хариултыг олж чадсан уу? Чадаагүй юу? Иргэцэл байна. Эргэлзэж байна уу? Гэтэ хэлж болно. Юу гэж бодож байна? Ваар. Ваар. Ваар? Үгүй энэ холбоог байгаа шүү дээ. 2 үсгтэй 2 үг байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр хэрвээ хариултанд олж чадахгүй бол үсэг нэх боломж ашиглах уу? Үсэг нэх боломж ашиглах уу? За тэгээ. За тэгвэл 4 үсгтэй үг байгаа болохоор бид хүн нэг л үсэг нэх боломжтой. Цорын гас нэг үсэг. Хэддэх үсгийг нээх вэ? Хамгийн ихний үсэг. За хамгийн ихний үсгийг нээх үү? Ээ үсэг гарч ирсэн байна. За ингээд цагийг эхлүүлээ. Эвдрэгтэй аяг хагарах мэд эргэж нийлүүлэхэд маш их хугацаа шаардна. Тэр юу вэ? Холбоо үг байгаа 4 үсгтэй. Нэг үсэг нь ойлгомжтой болсон ээ үсэг. 2 Яа хэцүү юм байна да. Ээ
Тэ. Үгүй наач юм. За хариултаа олж чадсан уу? Гаалсан иргэдэлчих. Олж чадаагүй юу? Яг энэ зүг болов гэдэг дээр жоох ирэг. Гэхдээ хэлж олно шүү. За эвэй. Эвэй. Чанга хэлээрэй. Эвэй. Эй. Мөн үү? Зүг. Зүг байна баяр хүргэе. За өснүүдээ нэгрээ. Гурав. Тавана. Ааштай. Хоёр унаатай. Тэгээд дүүсээ дөрөөнө нэмсэн. Үгүй таам штэ. Шууд тариулаад тавана гэхгүй юу? Үгүй. Тэгээд нэг дөрөөнө авчихсан. Тэгээд таана. Одоо ингэ тав. Yes. За яаж хариултаа олсон бэ? Эгэд ихсэн. Тэгээд хоёр үг гэх ойлгомжгүйс учраас эвэйгээс сонсчихсан учраас эвэй гэж хэлчих. Зөв. Эгний бүтэ жоохон бодож жагаад алс. Ивийг сайн сахиж явахгүй байх юм бол яг аяг хагарсан юм шиг буцаад нийлүүлэхэд тийм хэцүү байдаг байх нь шүү, тэ? Тийм. Энэ асуултанд гайхалтай уур ахуйн оюун мэдлэгэнд дайчлан оролцож 3 оног авч чадсан Улбар шар багийнхандаа баяр хүргэе. Хөгжилтэй өсгөл нэвтрүүлгийн 2 дугаар үе намайг одоорогоос Цэгэр баг маань нийтдээ 2 оног цогтолж чадсан бол Улбар шар багийнхан маань 3 онооны эзэд болсон байна. Тэдэнд баяр хүргэе. Ингээд дараагийн үеэр эхэлцгээе. 3 дугаар үе. Үсгээр наадъя. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр аль баг хамгийн олон үг бүтээж чадах вэ? Багийн 3 гишүүн даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоор оноо цуглуулна. Цэгэр багийн үсгээр наадах 3 сурагчийг өрж байна. За зүгээр. Цасана. Би та бүхэн товчхондоо энэ үе дөрмийг танилцуулаад өгье. За сайтар анхаараарай заа ёо. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгүүдийг 1 минутын хугацаанд самбар дээрээ сайтар бичээд 2 минутын хугацаанд ногоон тайзан дээрээ үгээ бүтээн. Ойлгомжтой юу? Бүтээсэн үг болгоныхоо тоогоор 1 оноо авах боломжтой. За ингээд Цэгэр багийн даалгаврын үсгүүдийг тайснаа өрж байна. За А үсэг гарч ирсэн байна. Дахиад А, Р, Г, Т гиснийтэй 5 үсэг байна. Та бүхэн эдгээр 5 үсгийг ашиглаад наан цаанд оруулаад нааш цааш нь хөдөлгөөд хойно урд нь оруулаад үг бүтээх боломжтой. Ойлгомжтой юу? Ойлгомжтой бол цагийг эхлүүлье. 왜 있니? 야기야. 알아. 게. 맞아. 대. 알아. 갈 비치다. 비치대. 다인 살아. 타락. 비치. 비치. 타락. 타락. 타락 гэж болохгүй мэнэ. Яа чи яаж юм бэ? Яхан ба. Тараг зүг юм бэ? За цаг дууссан байна. Та бүхэн одоо 2 минутын хугацаанд ногоон тайзан дээрээ үгээ бүтээн. Ойлгомжтой юу? Яг одоо цагийг эхлүүлье. Гар. Байраас олчихсороо. Гэр байраас. Гар гэдэг үгийг авлаа. Тараг. Ши. Хараг гэдэг үгийг авлаа. Арга. Тараг. Арга гэдэг үгийг авлаа. Арга гэж авлаа. Тараг. Гэ тараг гавши. Юу чийсэн? Хар гэдэг үгийг авлаа. Ар гэдэг үгийг авлаа.
Таг гэдэг үгийг авлаа. Та гэдэг үгийг авлаа. Та гэдэг үгийг авлаа. За цаг дуслаа. Аль сэтгэл хангалуун байна? Сэтгэл хангалуун байна уу? Дажгүй өстэй. Дажгүйсэн. Анги дээрээ туршиж юу үзсэн үү? Үзээгүй жоохон. Үзээгүй те. Анх удаа тэгвэл үзсэн байна те. Жохон сандарч байна уу? Жоохон сандарсан. Би ихэндээ бол ийм баг үсгээр юу ч бүтээж чадахгүй байх гэж бодсон чинь зөндөө бүтээж чадлаа. Гоё хүчлээ л. Хөгжлөөснө. За аавсыг Жоохон сандарсан. сандарсан уу? Та ихтэй өмнө туршиж үзээгүй мэн те. Үзээгүй. Хөл жичирж байна. За тэгвэл одоо бүгдээрээ хамтдаа Цэгэр багийнхан 3 дугаар үеэс нийтдээ хэдэн үгийг амжилттай зөв бүтээж багтаа хэдэн оног цуглуулж чадсан болоо. Олж үзэхэд бэлэн хүүхдүүд ээ. За тэгвэл харцгаая. Цэгэр багийнхан нийтдээ 3 дугаар үеэс гар, тараг, тарга, арга, тар, ар, таг, та гэсэн нийтдээ 10 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 10 оног цуглуулж чадсанаар баяр хүргэе. Одоо харин улбар шар багийн үсгэр наадах хэлж ингээд улбар шар багийн үсгэр наадагч 3 сурагчийг тестэ өрч байна. Хүү, иш үсэг, энэ үсэг, тэ үсгүүд. За бэлэн үү? Зээлээ. За окей. Хап. За. За сандарч байна уу? Сандарч Гайгүй юу? ер нь бол гайгүй. Цэгэр багийнхаа айл хэдийнэ 10 үгийг амжилттай зөв бүтээчлээ шүү дээ. Бид хэд одоо 5 оноо тамч 10 оноог л цуглуулахыг хичээндээ. Доорож 10-ыг цуглуулахыг хичээнэ. Та бүхний даалгаврын үсгүүдийг харцгаая. Улбар шар багийн даалгаврын үсгүүд. А үсэг, Х, С, В, А. Гэсэн нийтдээ 5 үсэг байна. Цагийг эхлүүлье. Дараа ав. За. Сав. Ас. Ав. Өнөр аавд. Хат. Хас битсэн штэ. Битсэн юм. Хав. За цаг дууссан байна. Бэлэн бол яг одоо та бүхэн 2 минутын хугацаанд эдгээр үгээ тайсан дээр амжилуулна. Бэлэн үү? Бэлэн. Эхлэе. Ах гэдэг үгийг авлаа. Иесус. Сав гэдэг үгийг авлаа. Саа гэдэг үгийг авлаа. Ав гэдэг үгийг авлаа. Ав гэдэг үгийг авлаа. Хас гэдэг үгийг авлаа. Ас гэдэг үгийг авлаа. Хаа гэдэг үгийг авлаа. Хав гэдэг үгийг авлаа. Савх гэдэг үгийг авлаа. Савх гэдэг үгийг авлаа. Хугацаа байна. Ахад зохиож олно шүү. Хав явцсан шүү.
30 секундын хугацаа байна. Ахаад шинээр үг бүтээж болно. Ой та Чимээгүй. цаг дуслаа. За альгэр сандарсан байна. Нилээ сандарсан уу юу? За дажгүй юу? Бас амар сандарсан. За гэтээ та бүтээсэн бүх үгнүүдээ гаргацсан байна те? Гаргацсан. 11 үг. Ааха 30 секундын өмнө баг хийгээд дууссан те. Тэгээ одоо яг гоё амьсгалаа нэг аваа гарч. За одоо нэг 50-аар хардаа ахаад өөр ямар үг бүтээх боломжтой байсан бэ? Ас бичсэн те. Авах байсан байна те. Та хэд анги дээр өмнө ингээд туршиж үзсэн үү? Үзсэн. Нэг удаа үзсэн үү? Үзсэн. За тэгтээ хэдэн үг бүтээсэн бэ? Мэдгүй. 12. 12. Тэгтээ 12 үг бүтээсэн те. Аавс бол тогсоод байсан болохоор надад амар хэцүү байсан. Дандаа тайз руу гарсан. Тийм намайг өстө доош буулгахгүй тэгээд вэн ингээд тогсоогоо л ингээд тогсон. Яг боддоор тайзнаар гараад ирэх хамгийн амархан зүйл нь юу вэ? Сая дандаа сандарч мандаа хэцүү байсан. Нэг газараа зөксөөд энийд нь л хөдлөөд байх. Яг их шиг үсэг байсан болохоор эсрэгээр амархан байлаа шүү дээ. За тэгвэл бүгдээрээ та бүхнийг 3 дугаар үеэс нийтдээ хэдэн оноог цуглуулж чадсан бэ гэдгийг олж мэдхөө. Улбар шарбагийн хөгжөө дэмжигчид байна уу? За тэгвэл яг одоо улбар шар багийнхан 3 дугаар үе наашаа цаашаагаас ах, сав, са, ав, хас, ас, ха, хав, савх, савх гэсэн нийтдээ 11 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 11 оноо авчихсан байна. Ингээд хоёр багийнхаа багш нарыг тайснаар орж байна. Цэгэр баг болон улбар шар багийнхаа багш нарыг тайснаар байна. Тайзны араас харахад нэр үнэхээр хэцүү байлаа. Бараг л нөгөө нэг өөрөө өмнөөс нь орж байгаа юм шиг те. Гэхдээ хоёр талын багийн хүүхдүүд нь маш сайн байна. Хүүхдүүдээ их баярлаа. Тэгээд цаашдах нь одоо сурлагын одоо өндөр амжилт хүсье. Залуу агш болоод ч тэрөө маш их санагдсан өмнөөс. Тийм тэгээд нэгэн дурсамжийг бүтээлцэж энэ хүн нэвтрүүлэгт оролцож байгаа одоо маш их баяртай байна. Тэгээд хүүхдүүдээр маш их бахархаж хайрлажлаа. За баярлаа. Их хэл соёлын түгээцгээ юуратай хамтран ажилладаг Ант хэвлэлийн газрынхаа зүгээс өгж байгаа энэ номын бэлгийг та бүхэндээ гардуулъя. Та бүхэн ангийнхаа номын санг баяжуулаарай. За та бүхэн ангийнхаа номын санг баяжуулаарай. Үзэгчтэй хүүхдүүдээ хөгжилтэй өсөх нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Бид бүхэн 3 үеийн турш үг бүтээж тань мэдхүйн асуултанд хариулж их хэлнийхээ эрдэнэс сангаар аялсны эцэс Цэгэр баг буюу нийслэлийн ерөнхий боловсролын Удам Монгол сургуулийн Жаданбаагчтай Цэгэр багийнхан маань нийтдээ 13 онооны эзэд болсон байна. Та бүхэнд баяр хүргэе. Харин миний зүүн гар тал зогсож байгаа нийслэлийн ерөнхий боловсролын Хүрээ толгой сургуулийн 7 сүрэн багштай 3-ын байнгын улбар шар багийнхан маань 16 онооны эзэд болсон байна. Тэдэнд баяр хүргэе. Ингээд нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар танай анги, магадгүй танай ангийг өрж байна. Бидэнтэй хамт байгаарай. Хамтдаа бүжиглэгээ хүүхдүүдээ. Тэгье. Хөдөлгөөнгүй байсан хүчтэй бүр хөдөлж тавлын бүгдээрээ. Намайг бэрээрээ. Гүцээ дээрээ. Наа ни но ну. Үсгүүд нийлээд уй боллоо. Уюуд нийлээд үг бүтлээ. Би ичтэй. Бидний ертөнц хайхалтай. Эрдэм номын 35 үсэг бид ичтэй 35 бид бүх санаацоо. Хамстаа бата илүү хүчтэй. Хамаг бүхний үтэж чадна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Анд хэвлэлийн газар. Их хэл соёлоо түгээцгээе.